За сайн байцгаана уу? Намайг Анх хоёр гэдэг. Jet олон улсын их сургуулийн зургийн багш. Энэ жил бол анхны жилдээ ажиллаж байна. За миний хувьд гэх юм бол илүү төлхөө одоо баримтлсан зүйл гэх юм бол 1-р анги болон 2, 3-р ангийн хүүхдүүдтэй бол зохиомжийн хичээлийг бол илүү олчилж үзсэн. За тэр утгаараа хүүхдүүдийн өөрсдийнх нь зурх сонирхолтой зүйлсийг аль болох зохиомжоор баяжуулж явсан байна. Сайн байцгаана уу? Jet олон улсын сургуулийн театр урлагийн багш Ариун Баяр байна. Энэ жилийн Art Exhibition арга хэмжээнд бас хүрэлцэн ирээд хүүхдүүдийнхээ уран бүтээлтэй бас танилцлаа. Өнөөдрийн хүүхдүүдийн маань уран бүтээл бас төрүүчдийнхээтэйгээ бодох юм бол улам илүү их гоё тийм өргөн цар хүрээтэй хүүхдүүдийн маань бас бүтээлүүд маш гоё тийм чанартай гарсан гэж миний хувьд үзэж байна. За сайн байцгаана уу? Би 8-р ангийн сурагч Аргалангийн ээж байна. Тэгээ манай хүүхэд энэ саяын энэ хичээлийн жилийн сургууль шилжиж ирсэлтэй. Тэгээ сургууль бол айгүй хүүхдийг хөгжүүлэх талаараа их юм хийдэг юм байна. Тэгээ энэний өмнө бас хаврын тайланд тоглолт болж байсан. Тэрэнд одоо хүүхэд маань ороод маш олон арга хэмжээ юмд орж ирсэн. Миний хувьд их баяртай байсан. Өнөөдөр энэ зургийн дугуулгын хүүхдүүдийн үзэсгэлэн гарч байна л да. Охин маань бас энэ загварын хувц өмсөж байгаа. Тэгээ энэ их олон арга хэмжээ юмд оролцож байгаа нь их баяртай. Хүүхдийг хөгжүүлдэг айтайхан сургууль сонгочвол гэдэг хэсгэл одоогоор хангалуун лээ. Би Jet сургуулийн 9 ангийн сурагч Анх юм байна. Ер нь бол өчигдрөөс хойш хичээс ер нь хувцас бол бүр айл 2-7 өдрийн өмнөөс хойш бэлдээд тэгээд яг өчигдөр ирж ин газраа 4-5 цаг алхаж үзэж бэлдээд маш сайн бэлтгэлтэйсэн. Тэгээд өнөөдөр оролцоод гарч ирлээ. Ер нь сэтгэл маш өндөр байлаа. Тэгээд гоё наа. Сайн байцгаана уу? Намайг Мөнхчин гэдэг. Би одоо 9 ангид сурдаг. Энэ жил анхны фэшн шоу дээр гоёлын төрлөөр оролцсон. Тэгээд хэмээ өөрөө оёод тэгээд амар жижиг тал дээр анхаарсан амар гоё санагдсан. Тэгээд дахиад дараа жил зохион байгуулалт бол дахиад оролцсноо гэж бодож байна. Сайн байна уу? Jet-ийн ганцхан сургуулийн 9-р ангийн сурагч Марс байна. Тэгээд би сая фэшн шоуд болохоор загвар зохион бүтээгчээр орсон. Тэгээд сая 1-р орсон амар гоё байсан. Тэгээд амар их туршлага сууд юм байлээ. Ерөөсөө хоцорч болохгүй. Хоцор загвараа уушлахгүй детальтай зурх хэрэгтэй. Тэгээд дандаа ирж чалгангуудаа модулуудынхаа ингээд авчингуудаа ер нь ингээд бүх юмудаа ингээд бэлэн болгочингуудаа фэшнлоод оролцохгүй бас амар стресстэй юм билээ. Сайн байна уу? Намайг Гомарл гэдэг. Би Jet International School-ийн 10 ангийн сурагч байна. Өнөөдөр фэшн шоуд ороод дахин загварчлах гэдэг төрөлд ороод ясан байгаа. Тусаж дэмжсэн хүмүүстээ баярлалаа. Тэгээд миний хоцыг амжилуулж өгсөн модулуудаа баярлалаа гэж хамгийн түрүүнд хэлье.